Би хүүхдийнхээ зорилгыг бол уншаагүй. Гэхдээ ярианаас нь үзэхэд бол нэрээ охтуудаас угаасаа шал өөр юм төгч байгаа юм. Охтуудах яадаг гэж. Сургуулаа сайн төгсөөд шалгалтуудаа сайн өгөөд, сайн их сургуульд ороод, сайхан дуртай мэргэжлэрээ сайхан ажиллаад тий. Эхнэр хүүхдтэйгээ амар амгалан сайхан амьдрын хүсэн газараараа аялна тий. Нэг ад жаргалтай амар амгалан 50 амьдралыг ингээл сайхан бичдэг юм байна зөө. Охтуудын зорилго тэр нь. Энэ бол тийм. Тэгсэн чинь маань эрэгтэй хүүхдүүдийн зорилго арай л өөр ах шүү. Би хүүхдийнхээ зорилгыг юусэн уншаагүй л тээ. Уусаа тийм бичээч. Тэр хаалган дээр наасан гац эрэгтэй хүүхдийн зорилго минийх байсан юм. Минийх тийм чи байх газар болтохгүй лээ. Уг наах зөндөө олон газар байгаа л та. Тэгээ минийхийг энд наагаад лээ. Тэр нэг хуул хайцсан л та. Тэгээ тий минийх тий багш шиг газар нь олдохгүй л байсан юм лээ. Тэгээ fucking зүгээр сарын 35 сая хэдэн жилийн дараа биелэх болно ч гэж. Би энэ жил биелүүлээ наадах чинь. Юу гэж бэлгтэй? Юу гэхээр одоо чип 2 үштэй ингэмээр надад бэлгтэй. Юу гэхээр өдөр болгон яг нэг төвшөнд байхаас одоо айдаг болмоор байна. Санаа зовдөг болмоор байна. Сар болгон яг ижлэг төвшөнд байдаг байхаас одоо залхаад одоо уйдаад бүр fucking нэг хичээлээ гэж би хэрэг үзэг сольдог үлээ тий. Нэг үзэг барайл нэг ганц хоёр үг бичээл өөдтэй үздэг. Тэр нь чи ижлэг нөхгүй. Яг нэг нөхцөл байдалтай fucking мангар хурдан уйдаад дараагийн төвшөнд гарахтай бүр ингээд бүр fucking зүгээр тэгс ята хүлээж чахс тахгүй. Тэгэхгүй бол нэг сард би ямар байсан 6 сард би яг л ийм байна. Нэг сард би broke мөнгөгүйсэн одоо ч мөнгөгүй л. Тэг жоохон туршлагатай. Нэг жоохон нэг даагчтай.